За Монгол Ардын намын даргын сонгуул болсон. Энэ сонгуульд ерөнхий сайд болон улсын их хурлын дарга нарт нэр дэвшиж өрсөлдсөн. Тэгээд Монгол Ардын нам доторх эрх мэдлийн тэмцэл нь улмаар улсын их хурлд орж ирж өнгөрсөн баасан гарагт эдгээр хоёр субъект хоёулаа огцорсон. Гэтэл уг асуудалд энэ 7 хоногоос үндсэн хуулийн цэц ерөнхийлөгч гэх мэт Монголын төрийн бүх институтууд оролцож эхэлснээр өнөөдөр бид хөл толгоогоо алдчихад байж байна. За тэгээд энэ бүх зүйл юунаас ихтэй вэ гэхээр Монгол Ардын намын даргын сонгуул гэдгийг дахин саная. Тэгээд энэ эрх баригч намын даргын сонгуул хэрүүл тэмцэл донд нүүрсэл яригадаад байна. Явж нүүрсний мөнгө урсгалаа хэн хянах вэ? Нүүрсний гэрээгээ хэн байгуулах вэ гэдэг тэмцэл та нарын дунд явд юм байна. Оюун эрдний засгийн газар хил холболтын гэрээ байгуулахдаа 5 толгойн орд газрын бор толгой онц хараад хэмээх 2 шинэ орд дээр гэрээ байгуулах эрх авсан байдаг. Энэ яг ямар гэрээ байгуулагдчихв? Ямар үнээр нүүрсээ зархаар болов энтергээ асуухлаар бас ингээд ерөөсөө хэлж өгдөггүй. За тэгвэл Зандан шатрын засгийн газар байгуулагдаад удаагүй байгаа анхны төсөв оруулж ирэхдээ мөн л дагалдуулаад 5 толгой орд газрын асуудлаар тодорхой эрх шилжүүлж авах тогтоол оруулж ирж байна. За энэ тогтоолыг зарим хэсэг нь бас уншия. Үндэсний баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 1:1 5 толгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, орд ашиглалтыг сайжруулж, тухайн орд газруудыг урт удаан хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулагч хуулийн этгээдүүдтэй хууль тогтоомжийн дагуу хилцэл хийн гинэ. За тэгээ өмнөх нүүрсний хулгай эцдүүд нь хэн байгаа юм, ямар гэрээ яаж явцیں гэдг нь тодорхойгүй байхад шинэ засгийн газар нь хүртэл дахиад энэ одоо 5 толгойгоор оролдоод эхэллээ. Энэ 5 толгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсэг гэж юу яриад байгаа юм бэ? Энэ өмнөх гэрээнүүд чи хаана байгаа юм бэ? 5 толгойн бүлэг орд гэдэг дэлхийн хамгийн том нүүрсний ордуудын нэгэ 7 тэрбум тонны нөөцтэй. Монгол улс өнгөрсөн хугацаанд нийтдээ 500 сая орчим тонн нүүрс экспортлсон байдаг. 46 тэрбум $, борлуулалт хийсэн. Үүнээс зөвхөн Эрдэнэс 5 толгой төрийн өмчт компани 160 сая тонн нүүрс гаргаж 36 их 80 төгрөгийн борлуулалт хийжээ. Энэ 160 сая тонн нүүрс тутмын гэрээг ил болгохыг яг энэ чуулганы танхимд хариуцлагатайгаар Зандан шатар ерөнхий сайдаа шаардж байна. Тэгсний ар дээр энэ өөр тогтоолууд оруулж ирээ. Тиймээс энэ төсөвтэй дагалдаж орж ирж байгаа эрх авах гэсэн энэ тогтоолыг гишүүдийг бит бүү дэмжээсэй гэж хэлж байна. Үнэхээр нүүрстэй тэмцэх гээд нүүрсний хулгайтай тэмцэх гээд байгаа юм бол яахлаарэ ийм шинэ гэрээ байгуулах эрхийг авах гээд байгаа юм бэ? Тэгэхээр энэ тогтоолыг бол эсэргүүцэж байна. Тэгээд одоо саяны хэлсэнчлэн ерөнхий сайдад албан ёсоор шаардлага тавьж байгаа нь юу вэ гэхлээр та олон нийтэд мэдэгдсэнчлэн өнгөрсөн хугацаанд Эрдэнэс 5 толгой төрийн өмчт компани гаргасан 160 сая тонн нүүрсний тонн тутмын гэрээг ил болгоод ойлгомжтой байдлаар олон нийтэд нээлттэй болгоод тавьчихаа. Тэгээд бид нар бас дүгнэлтүүдээ хийя. Олон нийттэйгээ хамт хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэйгээ хамт. Тэгээд одоо хин яг нүүрсний хулгай чинь бэ гэдгээ мэдэж авъя л та. Энэ Монгол Ардын нам дотор л ийм нүүрсний хулгай яригадаад ах юм. Цагаан байрандаа яриа гэж хүртэл өөрсдөө ярих юм. Тэгээ Зандан шатрын засгийн газар байгуулагдаад энэ 5 толгой бүлэг орд дээр ажиллаж шалгах, хянах ажлын хэсэг байгуулсан. За ингээд дараа нь нэг хүн биш бүрэн эрх төлөөлөгчийн баг буюу одоо зөвлөл байгуулад яам болгоны төлөөллийг багтаасан. Үүний үр дүнд экспорт 1.7 8 дахин өссөн. Өнөөдөр гашуун Сүхбаатарын бомб дээр очиод үзэхэд машин тэрэг овоороод байхаа болоод 7-8 бууд суухаа болоод экспорт хэвээ явж байгаа. Ил тод байдал бол үр дүнд хүргэдэг. Хяналт бол бодит нөхцөл байдлыг илрүүлдэг. За өмнө нь бол бид нар 820 мянган юнит мэдээллийг ил болгоод авилгын төсөөлийн индекс дээр яагаад манай улс 90 бурагшилтгүй юм бэ гэхээр олборлох салбарын ил тод байдлын санаачлагад нэгдсэн орон мөртлөө уул уурхай салбарын ил тод байдлын хуулийг батлаагүй. Одоо бид
Зандан шийдвэрийн засгийн газар бол олборлох салбарын ил тод байдлын хуулийг их хурлд өргөн мэдүүл. За энэ бол ил тод байдал. За ингээд шалгалт хийхэд 5-7 ашиглагдаагүй байгаа хэсгийг дахиад одоо хулгай дээрэмд автчихгүй дээ. За энэ ашиглагдаагүй байгаа хэсгийг нь өмнөх шиг янз бүрийн давуу байдлаа ашиглаад хин нэгэ оролцчихгүй дээ гэдгээс болгоомжилж бид олон улсын аудит оруулж шалгалт оруулж бодит дүгнэлт гаргаад үүн дээр хилцээр хийж ард түмэндээ үндэсний баялагын сангийн хуулийн дагуу 34%-ийг баялагын сандаа авах хилцээр хийхийг үүрэг болгож хамгаалж авч байгаа. Энэ тогтоолоор. Тэрнээс биш энэ тогтоолыг хийснээр янз бүрийн гэрээ хийх гэдэг юм баг. Хилцээрийг бид нар ойлгох хэрэгтэй. Хилцээр гэдэг бол харилцан буулт хийх зарчим. Ард түмээ ялж явах зарчим. Баялагын сангийн хуулийн хилцээр яаж явдаг вэ гэхээр төрийн эзэмшлийн 34% баялагын санд ордог. 34%-ийг амнаатаар орлуулах, бүтээгдэхүүн хуваахаар оруулах эрхийг зөвхөн их хурл хадгалж авч үлдсэн. Тэр их хурлгүйгээр энэ бүлэг орд тэнд засгийн газар дээр хэрэгжиж явна гэж байх. Харин ч энэ их хурлын тогтоол гаргаснараа энийг их хурл шийдвэ шүү. Энэ бол ард түмний мэдэлд байна шүү гэдгийг хамгаалж өгч. Наад тогтоолоо сайн уншвал олон улсын аудит оруулна гэдэг үг байна. Бид нар ямар ч асуудал дээр энэ олон улсын аудит оруулахгүйгээр асуудалд хандаад идэг. Өнөөдөр олон компаниг IPO гаргая гэд их хурлын тогтоолоор биччихэд бид нар одоо компаниудыг нээлттэй болгосон хаана вэ? Энэ юу гэхээр олон улсын аудит оруулаагүй компаниг листэж болгож чадахгүй нөхцөл байдалтай байгаа байхгүй. Тэгээ ингэж хамгаалж авахгүй бол дахиад тулгаад нэрвэгдэхгүй гэдэг энэ болгоомжтой. За учраас сайд өмнөх Монгол Ардын намын удаа дараагийн засгийн газруудад бол ажиллаж исэн. За тэгэхээр өмнөх засгийн газрууд бол ерөөсөө ил тод байдалгүй байсан юм байна гэдээ та сая хэлчих шиг боллоо. За тэгээд тэр асуудлаа бас таад маань яг хянаад тэгээ одоо энэ миний хэлсэнчлэн Эрдэнэс 5 толгой дээр явсан бүх гэрээг ил тод болохыг шаардж байна. За тогтоолын төслийг маш сайн унш танилцж байгаа. Энэ тогтоолын хэрэгжүүлэхдээ урт хугацааны гэрээний үндсэн дээр иж бүрэн цогцоор нь ашиглах талаар олборлолт, тээвэрлэлт, экспортыг гүйцэтгэгч, хамтрагч, хөрөнгө оруулагчдад санал болгож хилцэл хийх замаар энэ Эрдэнэс 5 толгой ашиглагтаагүй орд газрыг эргэлтэнд оруулна гэдэг. Тэгэхээр тэнцээ гэрээ байгуулнаа л гэсэн үг шүү дээ. Тэгэд энэ Эрдэнэс 5 толгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсэг гэж яг юуг хэлээд байгаа юм бэ? Тэр онч хараад бор толгой бас яг юу болсон юм бэ? За би оюун эрдэнэ засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга цахим хөгжлийн сайд 820 мянган юнит мэдээллийг ил болгосон. Оюун эрдэнэ засгийн газар бол цахим засаглалын индексээр Монгол улсыг 28 байр урагшлуулсан засгийн газар. Би бол төрийн ажлын залгамж чанарыг үргэлж хүндэтгдэг. Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө би бас оюун эрдэнэ засгийн газрын хэрэг эрхлэхийн даргын хувьд олд амжилттай ахиулаад урагшилж байгаа. Энэ удаа бол Зандан шатар ерөнхий сайдын хувьд өөрийнх нь барьж байгаа зарчим бол олон улсын аудит оруулж энэ 5 толгойн бүлэг ордод шалгалт оруулж экспортоо нэмэгдүүлье. Цаашдаа энийг их хурлын тогтоолоор хамгаалж авъя. Энэ хулгай дээрэм, энэ авилга ашиг сонирхолтой тэмцэх ажлыг үргэлжлүүлье. Ингээд энэ 5 толгойн ашиглагдаагүй байгаа хэсгүүд ямар хэсгүүд байна? Энэ аудит оруулчаад эцсийн үр дүнд нь хэлэлцээр хийгээд эндээс олсон орлогоороо хүний хөгжлийг дэмжсэн төслүүд болоод багшимчийн цалин нэмэгдүүлэхэд нэмье. Ийм л зорилготой ажиллаж байгаа. Би засгийн газрын гишүүдээс маш тодорхой зүйл асуугаад байхад ерөөсөө хариулахгүй юм. Энэ тогтоолжсон заасан 5 толгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсэг гэж аль хэсэг юм бэ? Ямар эрх та нар авах гээд байгаа юм бэ? Өмнө нь тэр онч хараад бор толгой дээр гэрээ байгуулагдсан юм уу, байгуулагдаагүй юм? Ямар хөнгөлөлттэй үнээр гэрээ байгуулагдсан юм бэ? Энэ гэрээнүүдээ ил тод болох юм уу, болохгүй юм уу? Энэ бид чи нүүрсний асуудал юу болцсон, нүүрсний хулгай гэд биенийгаа та бүхэн цоллоод байна. Энэ бүхэн дээр ямар асуудал гарцсан гэдгийг Монгол улс орон даяараа бид нар мэдхийг хүсэж штэ. Тэгээд ингээд урдаас ийм ойлгомжгүй зүйл яригадаад ах юм. Энэ Дандны сайд хариулах юм шиг байна тийм үү? За. Жаргалан гишүүнээ энэ их тийм ойлгомжгүй юм байхгүй. Монгол Улсын ерөнхий сайд төсөв танилцуулж байхдаа бас тэгээд огцруулах тухай асуудал орж ирж байхад ч гэсэн энэ бол нөгөө 5 толгойн бүлэг ордод байгаа Бортигийн ордоо гэдээ тодорхой хэлсэн шүү дээ. Нийтэд ил байгаа. За
бор толгой онч хараат энэ төр чин бол нөгөө China Energy рүүгөө явцсан шүү дээ. Бүгдээрээ бас мэдж байгаа. За энэ тогтоол гарснаар бол олон нийтэд ил тод болж байгаа. Олон улсын аудит оруулъя гэж байгаа. Гэрээ хэлцлийг нь их хурл өөрөө хяндаг болох ёстой юм гэсэн ийм л утгатай тогтоол шүү дээ. Энд чинь өмнө нь ерөөсөө орж ирдгүй л байсан шүү дээ. Тэгэхээр энийг нийтэд ил болгож байгаа. Олон улсын аудитыг оруулъя. За тэгээд улсын их хурлын хараа хяналтад оруулъя. Олон нийтийн нүдэн дээр ил болгож байгаад явуулъя гэдэг ийм л утгатай тогтоол шүү дээ, тий. Нэг айхтар нуугаад хаагаад зүхтаад байгаа юм байхгүй. Би тэр үйллээ ерөнхий сайд бол хэлцээ. Энэ бол бортгийн ордоо гэдэг, тий. Ер нь энэ 5-7 бүлэг ордыг Эрдэнэс 5-7 компани дээр их хурлч хэлэхгүйгээр засгийн газарч төдийлөн мэдээлгүйгээр ингэж хэмжилшгүй эрхтэйгээр хадгалж хавдард суух нь бол зохимжгүй л байхгүй. Тийм учраас их хурл дээр тогтоол оруулж ирээд энийг нь хаагаад явахгүй бол дахиад ирээдүйд юу үүсхийг хэн ч хэлж мэдэхгүй байгаа байхгүй. Бор толгой он чараад хэсгийг чинь China Energy-д гэрээгээр ашиглуулах эрхийг өгсөн байгаа. Тэгээ одоо зөвхөн тэр Бортгийн орд нь эдийн засгийн ороогүй байгаа юм байна. Тэгэхээр энэ хил ам хэрүүл шууган тариад байгаа асуудлыг их хурл дээр тогтоолоор хамгаалж аваад аудит оруулаад тэгээ яах вэ гэдгийг хэлцээрийг нь их хурлд оруулж ирээд их хурлаараа шийдээл явах ёстой. Тэрнээс биш энийг зүгээр нэг компани мэдл та нар хинтэйгээ гэрээ их нь хамаагүй шүүгээ байх юм бол дараа нь энэ асуудал дагуулна. Тэгэхээр энийг их хурл өөрөө хадгалах хэрэгтэй. Энэ бол газрын хэвлийн баялаг шүү дээ. Ард түмэн баялагтай эзэн. За нүүрсний хулгай ингэж улс орон дээр яригдж байгаа. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэс 5-7 олборлсон тэр миний түрүүнд дурдсан 160 сая тонн нүүрс 36 их найд төгрөгийн борлуулалт хэний шийдвэрээр яаж одоо зарцуулагдсан бүх зүйл ингээд маш ойлгомжгүй нууцлаг байгаа энэ цаг үед дахиж Эрдэнэс 5-7 эзэмшлийн одоо энэ орд газрууд дээр засгийн газарт ямарваа нэгэн эрхийг улсын хурлаас өгөх нь зохимжгүй маа гэсэн юм байр суурьтай байгаа. Тэгэхээр энэ засаг бол одоо жишээл энэ ашиглагдаагүй байгаа орд газрыг хамгаална гэж яриад байгаа боловч энэ хар дээр цагаан дээр хараар хилцэл хийх эрхээ авах гэж байгаа юм тогтоол оруулаад ирсэн сууж байгаа. Энэ бол ерөөсөө буруу юм а. Бид нар эхлээд улс орон даяараа энэ нүүрсний одоо өнгөрсөн хугацаанд гарсан мөнгө хайчваа гэдэг дээрээ нэг үнэлт өгчмөр байна. Тэгээд дараа нь энэ орд газраа эсгэлтэнд орё.